За сайн байна уу? IT Store IT-гээ сайн байна. За өнөөдөр ингээд та бүхэндээ юу танилцуулах гэж байна вэ гэхээр Canon EOS 1DX Mark 3 энэ камерыг мэдж байгаа хүмүүс нь мэдчихэж магадгүй мэдгүй хүмүүст нь зориулж тэгээд Canon-ы зургийн DSLR буюу линз солидог камеруудаас хамгийн шилдэг бол Canon-ы 1D series-ийн Mark 3 хэмээх энэхүү загвар Canon 2 IT Store дээр ирсэн байна. Canon-ы 1DX series-ийн Mark 3 ингээд baby маань ирсэн байна. За энэхүү видеогоор та бүхэндээ энэ baby-г unboxing хийж буюу хайрцагаас нь гаргаж задлаад тэгээд та бүхэндээ бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргье. Үзүүлэлтүүд болон гаднах байдал ямар хөө байдаг талаар. Үнэхээр би өөрөө 1DX-тэй байсан бол. За хайрцгийг задлаад харах юм бол Canon EOS 1DX Mark 3 гэсэн энэ instruction ном маань энэ instruction ном маань болохоор энэ 1DX series-ийн камерны танилцуулга бүх зааврууд гайд нь байгаа гэж ойлгож болох юм байна. За ингээд дотор юу вэ? Нэлээд том хайрцагтай. Манай baby маань. OneDX body маань дотор байгаа юм шиг байна. За хайрцаг нь яаж задлах юм бол Wow, за хайрцага задлаад харуул. Энэ зөөлхөн юунуудаар орчихсон манай DSLR камерын king 1DX Mark 3 маань би өөрөө Canon нэлээд сонирхдаг камер бас нэлээд сонирхож үздэг бас Canon-ы full frame болон APS камернуудтай байсан. Тэгээд 1DX series-ийг гартаа анх удаага барьж үзэж байна. Үнэхээр өөр юм. Барихад хүртэл маш эвтэйх нэг лидер буюу ийм сахин бариулын хэсэг сахин бариултай. Тэгээд нэг Canon хэрэглэгч маань бидэндээ камер хэрэглэгт доороо ингээд өөрийнх нь battery grip буюу одоо ингээд нэмэлт батарей хийгээд зураг дарахтаа босоогоор нь барихад зориулагдсан ийм коноптнуудтайгаа байж байгаа. Энэ болохоор энэ body буюу өөрийнхөө body-н дээр 1DX маань суурилсан байдаг байгаа. За тэгээд 1DX body маань ингээд байж байна. За хайрцаг доторх үргэлжлүүлээд харах юм болоо. За мэдээж батарей маань байна. За батарей маань болохоор энэ удаагийн LPE19 гэдэг энэ батарейг хэрэглэж байгаа. Canon хэрэглэгчд маань ер нь мэдэндээ тэгэхгүй LPE6, LPE17, LPE10 гэх мэтчлээ LP загвартай байдаг. Тэгээд энэхүү загварууд маань Canon-ы хамгийн сайн батарей буюу LPE19 энэхүү батарей маань маш удаан цэнгээ барьдаг, маш олон зураг дардаг, маш удаан видео бичлэг хийх гэдгээр даваа талаа. Тэгээд өөрийнх нь энэхүү батарей цэнэглэгч нь бас ингээд хайрцагт орж өгсөн байна. За дараач хайрцаг доторхыг харвал мэдээж цэнэглэгчний кабель маань байна. За цэнэглэгчний кабель мөн USB Type-C энэ хоёр талтай Type-C хүргүүлэгч мэдээж та монитордоо шууд 1DX камера задлаад мониторинг хийх боломжтойгоос гадна мэдээж шинэхүү шагавч маань орж ирсэн байна. Өөрийнх нь зориултын шагавч гэдэг нь таны нүдний үрд байрлах viewfinder буюу шагавчаараа харахад зориулагдсан ийм зөөлөвчтэй ирзэн байна. За тэгээд энийг хараач. Canon гэсэн бичгийн юм шар алтлаг өнгөтэй юм байна. Canon хэрэглэгчд маань бол мэдж магадгүй. Энэ өнгө нь болохоор саарл өнгөтэй Canon EOS гэсэн бичгтэй байдаг. Гэх юм бол 1DX маань өөрөө ийм шар хүзүүний осортой болчихж байгаа юм байна. За тэгээд өөр хайрцаг дотор юм үлдсэнгүү. Орцсон body маань бол хайрцаг дотор зүйлүүд ингээд болж ах шиг байна. За тэгээд бүтээгдэхүүнийхээ дэлгэрэнгүй мэдээллүүдээр төлбөө хүргэх юм бол 1DX series маань 20 мегапикселээр бичдэг байгаа. 20 мегапикселээр бичин. За бүгдээрээ линз хийгээд нэг харчээ те. Нэгэнд онгойлгож задлж үзсэн. Линзтэй body маань ямар хөө харагдах нь. Baby. Хараач те.
За энэ болохоор 16-35 мм-ийн линз байгаа. Мэдээж Canon 1DX маань болохоор EF mount буюу Canon-ы улаан бүслүүртэй болон шар бүслүүртэй full frame body-нд зориулагдсан ийм EF mount-ыг ашигладаг. Тэгэхээр та 1DX Mark 3-ыг авах юм бол өөрт байдаг EF mount-тэй бүх дуранг ашиглаж болно гэсэн үг юм аа. Йоо, яг их боо шиг харагдчихэ тий. За 1DX маань ингэж байж байна. За бүтээгдэхүүнийхээ үзүүлэлтийн талаар төлөхөө орох юм бол за 1DX Mark 3 маань өмнөх Mark 2 загваруудаасаа юугаар илүү давуу талтай болсон бэ гэхээр мэдээж хамгийн түрүүнд бид нар юу ярих хэрэгтэй вэ гэвэл за видео зураг мэдээж төлөхөө зургийнхын талаар ярих гэж бодож байна. За зургийнхын талаар ярих юм бол секундэд 20-с 22 зураг авч чадвартай 20-с 22 зураг авах гэдэг нь шагавчаараа харах болон live view-ээр зураг дарахтаа өөр байдаг. Тэгээд live view буюу дэлгэцээрээ харж зураг дарж байгаа үед илүү хурдтай зураг авах боломжтой гэдгээр давуу талтай. Тэгэхээр энэ болохоор бараг сүүлийн үеийн hyper mirrorless камеранууд дээр байдаг электроник тийм шатраараа зураг дарах системтэй адилхан гэж ойлгож болох юм аа. За тэгээд төлхөө гаднах байдлуудаас нь харвал local юм байна. За ингээд мэдээж хамгийн гоё болсон зүйл маань гэх юм бол юу вэ гэхээр өөр дээрээ автофокус point-удад харуулах юм joystick-ийг байрлуулж өгсөн байгаа. Тэгээ joystick-ийг байрлуулж өгснөөр юугаараа давуу талтай вэ гэхээр түрүүн дурдаагүй өнгөрсөн бол манай 1DX Mark 3 маань 191 автофокус point буюу автофокус авах цэгүүттэй байгаа. 191 гэхээр баг голын энэ хэсгийн бүтэн талбайг автофокус point нь өөрөө хамарна гэсэн үг. Тэгэхээр фокус алдалт байхгүй автофокусаа хаанаас ч авах боломжтой гэдэг маш давуу талтай. Тэгээд энэхүү joystick буюу одоо энэ дарагдж байгаа юугаараа энэ дээрээсээ харуулах юм бол энэ автофокус point-ын joystick-ээрээ хажуудын шин тэр фокус авч болох цэгүүдээ сонгож болно гэсэн үг. Тэгэхээр энэхүү joystick-ийг хэрэглэж сурсан хүмүүс бол маш давуу талтай байдаг. Шагавчаараа харж байгаа зураг дарж байгаа үед энэ joystick-ээрээ дамжуулаад focus point-ыг ясгаж тодорхойлоод зураг дарахад маш хурдтайгаар зураг дарах боломжтой гэсэн үг юм аа. За тэгээд дараачийн үзүүлэлт рүү орох юм бол за түрүүн ярьсанчлан шагавчаараа харж зураг дарахаас гадна дэлгэц рүүгээ шилжүүлээд зураг дарж байгаа үед маш хурдтай зураг дарж болно гэдгийг хэлсэн. За тэгээд энэ хүү дэлгэц маань болохоор 2.1 сая дот буюу 2.1 сая цэг энэ дээр байрлсан байгаа. Тэгээ 3.2 инч ийм эргэлдэх боломжгүй өөр дээрээ суурилсан fixed ийм screen буюу ийм дэлгэцтэй байгаа. Энэ хүү дэлгэц нь 2.1 сая дот орсон гэдгээрээ та зураг дарчаад энэ жижиг дэлгэцээр харж байгаа гэсэн ойртуулаад харах юм бол бүх деталууд нь маш амдаар харагдана гэсэн үг. За тийм байна. За тэгээд өөр дээр нь мэдээж барьсныг харуул энэ ч мэдээж файл болон фолдеруудаа харж харах боломжтой юм. Screen мэдээж 1DX сервер дээр юм байдаг. За тийм мэргэжлийн камерууд ашигладаг хүмүүс маань бол мэдэх бах энэ дээрээ байрлсан. Таны тохиргоонууд харагдаж байгаа жижиг юм window буюу цонх байдаг байгаа. За энэ бүх цонхоор болохоор та өөрийнхөө тохиргоонуудыг эндээсээ шууд харчих боломжтой гэсэн үг юм. За тэгээд нэг зүйлийг сануулхад манай 1DX series маань CF Express card type B буюу CF Express сүүлийн үеийн хурдтай бичигддэг CF Express card 2 ширхэг ордог болсон байгаа. Тэгэхээр өмнө нь бол жижиг SD CF card ордог байсан бол одоо CF Express card-ны type B гэдэг 2 загвар ордог болсноор та ямар нэг байдлаар өөрийн дарж байгаа маш олон зураг бүх юмудаа алдахгүйгээр маш хурдтайгаар бичих боломжтой гэдгээр давуу талтай юм. За тэгээд гаднах байдлуудаас өөр үргэлжлүүлээд ярих юм бол мэдээж хажуу талд орох боломжтой функцүүдийг бид нар мэдээж мартаж болохгүй. За энэ хүү хажуу талд нь за юу байрладаг вэ гэхээр WFT гэж энэ хүү шинэ зүйл маань ирсэн байгаа. За энэ маань юу вэ гэхээр wireless transmitter буюу файл дамжуулах маш хурдтайгаар дамжуулах боломжтой юм трансмиттер хажуу талд нь суулгах боломжтой байдаг. За энэ хүү трансмиттерийг суулгаснаар та 800-аас 1000 мегабитээр секундэд файлыг илгээх боломжтой гэсэн үг. Тэгэхээр та өөрийн файлуудаа гаднах өөр девайсуудад Wi-Fi-аар илгээх боломжтой гэсэн үг юм аа. За мэдээж mic болон аудио jack чихвчний оролт гэсэн үг. Микрофоны оролт байгаа. За ингээд энэ ч болохоор удирдлага буюу алсын удирдлагаа холбоод мэдээж хүмүүс маань ярьдаг астро зураг буюу шөнийн зураг, одны зураг дарахад зориулагдсан ийм хөшгөө нээгээд удаандаа зураг дарахад
даруудаг удирдлагын зориулсан юм удирдлагын хэсэг маань. За ингээд мэдээж энэгээр бол цэнэглэж болно. Гаднаас нь шууд цэнэглэж хэрэгж болно. Мөн энэс гадна USB оролт болон HDMI оролтууд маань байрлсан байгаа. За энэхүү HDMI оролт маань USB оролт маань түрүүний хайрцагтаа гарч ирсэн Type-C энэхүү кабелээр холбогдоход болно. За тэгээ mini HDMI шууд зурагтандаа холбоод ч юм дэлгэцэндээ холбоод өөрийн дарсан зураг үзэхэд тохиромжтой байдлаар ингэж байрлуулж өгсөн байна. За тэгээд гаднах байдлаас өөр үлдээгээг орхисон зүйл бол байхгүй юм шиг байна. Бус юмнууд ISO болон white balance-д харуулах, зураг дарах, коноп бүгд энэ байдгаараа байрсан байгаа. Тэгээд ер нь бол барьж үзэхэд бол би 1DX Mark 2 бас барьж үзчихсэн. Тэгээд Mark 3 нь бол нэг тийм арай юу гэх юм те. Арай нэг тийм гоё барьцтай болсон гэж харагдаж байна. Үнэхээр бас ялцчгүй Canon-ийн шилдэг камер юм да. За тэгээд гаднах байдлаас өөр орхигдуулсан зүйл гэвэл тийм weather seal body буюу ус чигнээс хамгаалахад зориулагдсан weather seal bodyтэй алюминиум болон пластик холигдож хэрэгжсэн. Мэдээж гар барих хэсгүүдээр сахи оруулж өгсөн. За 1DX Mark 3 body маань байна. За тэгээд гаднах байдлын талаар бүгдээр ингэж ярилцлаа. За тэгэхээр дотоод буюу одоо энэхүү камерынхаа үзүүлэлтүүдийн талаар бүгдээр ярилцъя гэж бодож байна. За тэгээд энэхүү камерын маань үзүүлэлт маань юу вэ гэдэг мэдхийг хүсэж магадгүй. За тэгэхээр 5.5K буюу 4K видео бичлэгээс маш илүүтэйгээр 5.5K RAW видео хийх боломжтой болсон байгаа энэ камер маань. 5.5K видеогоор 24 frame per second буюу секундэд 24 хүртэлх фреймийг буулгаж авч чадaltaй байгаа видеон дээр за мэдээж 4K болоод маш олон сонголттойгоор бичих боломжтой. 4K нь болохоор 60 frame per second буюу секундэд 60 фреймийг бичиж авах чадaltaй 4K энэхүү 4K-гаар бичих боломжтой байх нь. За тэгээд видео талын спекүүд тийм байна. Мөн Canon-ы C-Log-ыг C-Log буюу Canon log-ыг ашиглаад видео бичихтэй өнгөний нэгтгэрлийг 10 бит хүртэлхээр өнгөнийг салгаж бичих боломжтой гэдгээр маш давуу талтай. Тэгээд Canon-ы C-Log-таа судалж байгаа юм бол 10 битээр өнгөийг бичих боломжтой гэсэн үг юм аа. За тэгээд зураг талаас нь ярих юм бол мэдээж ISO normal ISO бол 51200 хүртэл явж байгаа. Гэхдээ extended ISO буюу ISO-гоор бүр нэмээд ажиллуулах юм бол баг 500 хэдэн мянга байлаа. Мэдээж маш баг 10 дахин нэмэх боломжтой гэсэн үг. За ISO-ны хувьд тийм ээ. За shutter speed буюу зураг дарах хурдын талаар ярих юм бол энэхүү 1DX Mark 3 маань мэдээж маш хурдтай зураг дардаг спорт юм эсвэл амтны зураг дарах хүдэг хүмүүс маань төлөхөв сонирхдаг болохоор энэхүү камер маань секундыг 8000 хуваасны 1-ээс 30 секунд хүртэл зураг дарах боломжтой байгаа хөшиг хаагдах хурдан гэсэн үг. За тэгээд 30 секундээс гадна bulb mode буюу түрүүн хэлсэнчлэн удирдлагаар энэ конопо удаан дараад байх тусам батарейга дуустал бараг bulb mode-оор зураг дарж бас болно гэсэн үг юм. За тэгээд үзүүлэлтүүдийн хувьд бол тийм ээ. За тэгээд энэхүү камерыг сонирхдаг Canon-ы камер тайртай мэдээж сүүлийн үеийн Canon-ы камеруудын rumor буюу мэдээллүүдтэй хамт байдаг тийм үзэгчтэй сануулгach хэлэхэд Canon Center, Canon Image Square болон IT Store дээр онлайн дээр энэхүү камер байршиж байгаа. Энэ камерын талаар мэдээллүүд маань бүгд байршиж байгаа болохоор та бүхэн энэ камерын талаар мэдээлэл авахыг хүсвэл өөрийн биеэр өөрийн нүдээр харж үзхийг хүсвэл Canon Image Square буюу Computerland-ийн урд байдал Canon төвийн нэг давхарт байрлаж байгаа дэлгүүрийг зорих боломжтойгоос гадна IT Store зэгийн маань хандаад энэхүү камерын талаар мэдээллийг авч болох нэ. За тэгээд өнөөдрийн review unboxing видео маань энэ хүрээд өндөрлөж байна. Ингээд Canon-ы all time best camera болох flagship camera модель DSLR буюу digital single lens reflex линзээ солидог тодтой камерын маань хамгийн шилдэг загвар Canon-ы 1DX Mark 3-ын review видео байлаа. Сайн.